Хай ойрт бичлэг хийгээгүй юм байна. Тэгээд өнөөдрийн бичлэг дээр бол би яг Оросын алдартай Егор Кридийн талаар бичлэг хийж үзэж байгаа. Тэгээд энэ одоо тэрний талаарх бүх юмыг би ингээд оруулаад хийгээд юм. Хэрэв та нарт хүсвэл би дараагийн бичлэгтээ арай өөр хүний талаар бас оруулж болно. Аяа та нар хүссэн үнийг л оруулж болно л доо. Егор Крид жинхэнэ нэр нь Егор Николаевич Булаткин гэдэг. Тэгээд 1994 оны 6 сарын 24-нд төрсөн Пензе гэсэн газар төрсөн. Анх 2011 онд Крид гэсэн нэрээр карьераа эхлүүлж байсан. Егор Кридийн гэр бүлээр ингээд дуучид ээж аав нь дуучид. Тэгээд дээр том эгчтэй тэгээд эгчин ч бас жүжигчин тэгээд дуучин тэгээд продюсер загвар өмсөж юм байлаа. Тэгээд Егор Крид аав ээж одоо бол бизнесмен хийдэг. Тэгээд Оросдоо бол алдартай самарны үйлдвэртэй одоо самарны үйлдвэрийн нэр нь юу вэ? Фермо Нетрон гэсэн нэртэй самарын үйлдвэртэй хүмүүс байдаг. Тэгээд Егор Крид бүр жоохноос л би дуучин болно гэж амар боддог байсан. Яг өөрөө мөрөөдөл юм байсан юм байлаа. Тэгээ 11 настай байхдаа л шүлэг зохиож дууцаараа нэг дуу хийж нэг тийм нөгөө карьер эхлүүлсэн. Тэгээд гитар тоглодог байсан юм байлаа. Тэгээд ерөнхийдөө бол өөрхөн одоо ганц хүсэл мөрөөдөл дуучин болох гэсэн. Тэрний анхны том тоглолт яг тэрний хонхны баяраа үеэр яг тэр өдөр болоод хонхны баяр дээр очиогоогүй гэж шилдэг байсан. Нэг ярьсан дээр хэлжсэн. Тэгээд гэр бүл нь одоо аав нь Николай Борисович Булаткин гэсэн нэртэй. Тэгээд бас нөгөө хэлсэн шүү дээ самарны үйлдвэртэй. Тэгээд тэрний захирлын самарын үйлдвэрийн захирлын ээж нь Марина Петрова Булаткина гэсэн нэртэй юм байлаа. Тэгээд орлогч захирал хийдэм байлаа. Тэр нэг үйлдвэртэй. Том эгч би танарт бас хэлсэн. Тэрийг Полина Булаткина гэсэн нэртэй юм байлаа. Жүжигчин, продюсер, зохиол, дуучин, загвар өмсөж амар олон л ажилласан. Тэгээд тэрний нэр нь тэр одоо Лос Анжелест амьдардаг. Тэгээд маш их юм X-үүдтэй юм байл. Уус та нар мэддэг л хэлгүүдээ тийм маш их X-үүдтэй гэдэг. Тэр дундаа загвар өмсөж Диана Мелисон гэсэн нэртэй. Тэгээд би энэ жинхэнэ зурнууд ингээд оруулчихна. Дуучин Нүүшаг бол мэдхгүй бараг хүн байх болох. Миний хувьд бол би бол Нүүшад үнэхээр дуртай байсан. Би бол үнэхээр улаан ном байсан. Нүүшам тэгээд тэр нь одоо Егор Кридийн хамгийн анхны альбом Холостакс нэртэй суухгүй. Тэрний баг бүх дуу тэр Нүүшад зориулчихсан. Тэр тийм байлаа. Бүх дуу Нүүшад зориулчихсан. Тэгээд тэр дуунд загвар өмсөж Ксена Деле гэсэн бас хүн байсан. Тэрний загвар өмсөгч Виктория Одинцова маань. Продюсер тэгээд хамгийн сонирхолтой би нэг юм олж мэдсэн ингээл одоо Кардашиан гэр бүлийн ингээд цуглалсан та нар мэддэг л хэлгүй те. Тэрний продюсер нь хэмжээд Carla De Bello гэсэн нэртэй тэр бас X юм байлаа Егор Крид. Мэдээж одоо нь бол хамгийн алдартай одоо явж байгаа TikTok-ер дуучин Вала Карнавал бол үнэхээр бараг Оросдоо үнэхээр мэдхгүй бараг байхгүй бол тэр чинь бараг 30 хэдэн сая дагагчтай. За бараг 20 хэдэн сая дагагчтай юмс миний мэдхээр. Тэгээд бараг Оросдоо хамгийн ихэнд 1 биллион бараг тэрбум лайк авч ирсэн TikTok-ороо тэрүүгээр хамгийн алдартай. Тэгээд 2011 онд Крид гэсэн нэрээр анх одоо карьер эхлүүлсэн гэсэн. Тэгээд 2015 онд Егор Крид гэсэн нэртэй болоод Black Star-тай хамтарч уран бүтээлээ гаргадаг болсон. Тэгээд 2019 онд Black Star-аас гараад тусдаа өөрөөх юм хийсэн. Тэгээд гарахтаа тэрний нөгөө нэрээ авч үлдэхэд бол Егор Крид гэсэн нэрээ авч үлдэхэд бол Black Star бараг 200 сая рубль төлжсэн гэсэн.
200 хэдэн сая лээ да. 250 сая рубль юм байна. Төлж байж Егор Крид гэсэн нэрээ авч ирсэн. Тэгээд саяхан бараг 2024 онд Егор Сплит болж ирсэн. Нэр тэгж өөрчилчихсэн. Тэгээд Егор Сплит гэсэн нэр нь Яндекстэй хамтарсан нэг юм байлаа. Тэгээ одоо бол энэхүүдээ Егор Сплит гэж явдаг. Гэхдээ яг хуусаа хүн танилцсан Егор Кридээр л явсан юм байлаа. Тэгээ Егор Сплит гэж явж ирсэн. Өөрхий бараг Сплит гэсэн дууч гаргаж ирсэн. Та нар сонсвол сонсорой. Анхны клип Просыпайся-сэн тэр клип 2011 онд 4 сарын 6-нд гарч ирсэн хгүй яг анх энэ үйлдэл төрлөө. Тэгээд тэрний клипээ хийхээс өмнө 2011 оны 2 сарын 8-нд одоо клипээ хийжсэн дээр баг 2 сарын хугацаатай клип хийсэн. 2 сард хийсэн клипсэн. Тэгээд өндөр нь 185 см байдаг. Егор Кридийн өндөр нь 185 см байдаг. Тэгээд Любовь City гэдэг дуугаараа баг хамгийн анх ингээд баг хүн танигдчихсэн байх. Любовь City гэдэг тэр дуу бол нэг хэдхэн хоногийн дотор бараг сая үзэгчд авч байсан. Ордсын хамгийн арга алдартай дууны нэг болсон. Тэрүүгээр л ах юм ингээд карьер эхлүүлчихсэн. Анхны яг YouTube дээр оруулж ирсэн дуу юм. Анхны бүр ингээд Black Star-тай хамтарсан хамгийн анхны одоо хит болсон дуу Самая байсан. Самая. Та нар ч тэр дууг маань сонсч ирсэн л баг. Орсын яг ингээд орсууд яг тэрийг Justin Bieber-тэй амар зүйрлдэг юм. Орсын Justin Bieber гэж явдаг юм. Тэр маш их бараг кино тоглож ирсэн. Тэгээд зүгээр яг өөрөөх нь ингээд яг гол дөрвөн кино бол яг миний идеал мөрчнө байсан. Тэр нь 2020 онд гарч ирсэн. Дараа Venice гэдэг нь саяхан гарсан кино. Гэхдээ би тэрийг үзээгүй. Музыкальный институция гэд бас 21 онд гарч ирсэн нэг кино байсан. Атал Ион тэрний нэг хэсэг дээр нэг анги дээр л тоглосон баг. Девчонки тэр тоо кинонд бас нэг анги дээр л тоглож байсан. Холостой гэдэг нь өөрөөх нь яг ингэж гаргаж байсан одоо шоу баахан олон хүмүүстэй ингээд одоо өөр тоглуулаад тэгээд одоо яг сэтгэл нь авч чадсан юм тэгээд санаа авдаг. Одоо Америкаас нэг юм шоу байсан чинь тэгээд ерөнхийдөө тэр нөгөө шоунд бараг маш их тэгбүм баг дуулаад төлж байсан гэсэн тэр шоу хийх гэж Егор Крид одоо маш олон хүмүүстэй нэр холбогдож байсан. Тэгээд тэр дундаа Амина Тендерлибай бас нэг стример шам. Тэгээд TikToker байдаг. Бас дуучин. Тэгээд тэр хоёр хамтарч бас нэлээд олон дуу гаргаж ирсэн. Бараг миний лав мэтгэр хоёр дуулаа гаргасан баг. Вална нэр хүн болно. Вала Карнавалт яаж үргэлж ирсэн бэ гэж нэг яриад. Тэгээд Вална Карнавалт анх үргэлжлэх шалтгаан одоо хамгийн анхны уулзалт одоо бүх зүйл эхлэх шалтгаан байсан. Одоо Девчонка Скартинге гэдэг Скартинге гэж нэг одоо дуу байсан. Клип байсан. Клипээр одоо Валал тоглуулсан гэж бодоод Валал тоглуулаад тэгэл бүх зүйл эхэлчихсэн гэсэн нэг Валаны нэг ярилцсан дээр хэлжсэн. Юмруудаа бол миний хувьд бол Крид бол би угаасаа жоохон бахасаа л сонсдог байсан. Тэгээд өнөөдөө бол мэдээж дайггүй гоё юмрууд нэлээд олон хит дуутай танаас нэлээд олон сонсчихсан баг. Миний лам Батрачо бол үнэхээр баг Монголтой бол үнэхээр хит болсон дуу. Тэгээд Оростой бол мэдээж өөр дуунууд мундал хит байгаа л да. Тэгээд өнөөдөө саяхан гарсан одоо бараг жилийн гарсан дуу Таро. Тэгээд нэг Бансацка фонд гэсэн нэрээр хинтээ хамтарчсэн. Одоо Егорг Оросын өнөөдөө бас алдартай нэг нэвтрүүлэгч нэг одоо шоу хийдэг юм. Тэгээд TikToker тэгээд дуучин би зураг оруулах юм. Тэгээд мэдээж тэр дуу нөгөө нэг одоо нэр холбогдох байсан. Амина Тендерлибай хамт юугаан дуу гаргаж байсан. Тэр хоёр бол нэлээд олон удаа ингээд жоохон ингээд болцоонд явж байгаа ч юм шиг тийм амар олон нийтийн юм
ховчуд оролцож ирсэн гэж хэлж болно. Тэгээд ерөнхийдөө бол өөртөө бол бид хоёр үлдэхгүй гэж ярьсан мөртлөө нэлээ олон удаа нэг та нар л мэдээ та байх л та хамт дуу гаргасан. Нэлээ олон юм байсан л та. Тэгээд тэр хоёр өөрчлөсөн ингэ хүмүүс болгон шийдэж. Гэтэл тэр хоёр бол өөртөө л өөртөө гэж ярьдаг. Тэгээд Орсын Егор Крид бол Орсын одоо Voice Kids нэг бас коуч хийж ирсэн. Тэгээд 2014 онд хийжсэн байх. Миний лам санаж байгаа. Тэгээд хойдоо бол Егор Крид бас нэлийн одоо алдартай хүн Оростой бол нэлийн нэр төрх гарсан. Тэгээд Forbes нэлийн олон удаа орж ирсэн. Яг Оросын нэг ингээд хамгийн одоо баян хамгийн ингээд өндөр өртөгтэй дуучин артист гэж явдаг байсан. Ерөнхийдөө хэрвээ та нар одоо ерөнхийдөө яг Егор Кридийн талаар бол миний ярих юм одоо хамгийн гол юмуд нэг байсан гэдэг нэлийн олон юм байгаа л да. Гэхдээ яг ингээд хүн болгоор нэг тэгэхээр ч юм уу ингээд энэ юм би яриад дуусгүй юм. Тэгээд хэрвээ та нар хүсвэл би одоо дараагийн дугаар дээр Валя Карнавал эсвэл Юля Гаврилина бас талаар хийж болно. Тэгээд та нар коммент бичээрэй. Баяртай.